Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би хүслэн байна. Өнөөдөр бүгдээрээ Христийн шашин зонхилсон Өмнөд Солонгос улсаар зочилцгоё. Хэдийгээр Өмнөд Солонгос нь Азийн орн боловч 19-р зууны сүүлчээс эхлэн Христийн шашны соёлд нь Америкийн нэгдсэн улсын Христийн шашин нөлөөлсөн юм. 100 гаруй жилийн хугацаанд эндхийн Христийн шашин нь Европын зарим Христийн шашинд улсынхтай адил нөлөө бүхий нутагчсан шашин болжээ. Христийн шашны соёлын үеийн 100-ны туршид нинжин сэтгэл, эргчлөө ба ардчлал, нийгмийн шударга ёс, тэгш байдал болон хүний эрх зэрэг ухагдхуун нь Өмнөд Солонгосын нийгмийн тогтолцоо болон ард түмнийх нь шашны чиг баримжаанд гүн гүнзгий нөлөөлжээ. Үүний зэрэгцээ эдгээр ухагдхуун нь хүмүүсийн сэтгэлгээ, ёс суртахуун, нийгмийн хариуцлагын мэдрэмжид нөлөөлж, ардчилсан тогтолцоог нь боловсронгуй болгон, ардчлал, эрхчлөөг хамгаалах олон нийтийн ухамсарыг бэхжүүлж, ардчлал болон нийгмийг тогтвортой байлгахад нь тусалжээ. Өмнөд Солонгосын ард түмэн мөн эмзэг бүлгийнхнийг хамгаалдаг Христийн шашны уламжлалыг өвлөн авсан. Тэд оргнол хүсэж буй эмзэг бүлгийнхэнд ялангуяа хавчигдаж буй Христэд итгэгчдэд сайн санаа, ойлголцол, инэрэнгүй сэтгэлээр хандаж, хүмүүнлэгийн үүднээс хүлээн авч хамгаалалт санал болгодог. Христийн шашин бол Өмнөд Солонгосын нийгмийн амин чухал хэсэг юм. Өнөөдөр Өмнөд Солонгосын шашны талаарх бодлого институтын тогтолцоо нь дэлхийд өндөр хөгжсөн орнуудын тоонд ордог бөгөөд хүний эрхийн ажлыг төрийн тогтолцоонд боддоор нэгтгэсэн Азийн цор ганц улс юм. Холбогдох тоо баримтаас үзвэл Өмнөд Солонгос дахь Христэд итгэгчид одоо нийт хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа нь Зүүн Азийн орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Христэд итгэгчдийн санал чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг юм. Үүнээс гадна Өмнөд Солонгос нь хамгийн олон Христийн шашны сүмтэй орнуудын тоонд ордог. Хөл хөдөлгөөн ихтэй хотуудаас эхлээд алслагдсан хөдөө тосгон хүртэл хаа сайгүй сүмүүд байдаг. Зөвхөн нийслэл Сөүл хотод гэхэд 5000 орчим сүм бий. Энэхүү цэцэглэн хөгжиж буй шашны төрх нь Өмнөд Солонгосын засгийн газар Христийн шашин болон түүний хөгжлийг хүчтэй дэмждгийг тод харуулж байгаа бөгөөд мөн хүний эрхийн бодлогод хандах засгийн газрын маш эерэг, нээлттэй хандлагыг шууд бусаар тусгадаг. Саяхан манай сурвалжлагч Өмнөд Солонгосын Сөүл дахь Христийн шашны нэгэн чуулганд зочилж, чуулганы амьдралд нь нэгдэн баяр хөөртэй мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Одоо бүгдээрээ сурвалжлагчаа дагаж Сөүл дахь Христэд итгэгчдийн чуулганы амьдралтай танилцж, тэдний бидэнтэй хуваалцах зүйлийг сонсоцгоё. Манай сурвалжлагчийн бэлтгэсэн сурвалжилгыг хүлээн авч үзнэ. 시청자 여러분 안녕하십니까? Сайн байцгаана уу үзэгчдээ. Намайг Чожи Ён гэдэг. Би одоо Өмнөд Солонгосын Сөүл хотод байна. Миний ард онсуу дах Христийн шашны нэгэн сүм байна. Энэ сүм 700 гаруй хүн цуглах багтаамжтай. Энэ газар хөл хөдөлгөөн ихтэй их хотын Христэд итгэгчдийн хувьд сүнслэг хорогдох газар болжээ. Өнөөдөр олон Христэд итгэгч Бурхныг хамтдаа магтаж, шүтэн мөрөхөөр чуулганд эсгэж байна. Одоо манай камераар газарчлуулан тэдний чуулганы амьдралд нэвтэрч, тэдний халуун дулаан уур амьсгал, аж жаргалыг мэдрээрэй. 9-р сарын 6-ны өглөө Сөүлийн онсуу дахь төгс хүчит Бурхны чуулганы Христэд итгэгчид чуулганы амьдралыг хамтдаа таашаахаар цугларчээ. Цуглааны өмнө Христэд итгэгчид бие биетэйгээ мэдчилж яриа өрнүүлв. Энэ бол тэдний гэр. Цуглаангүй өдрүүдэд ч тэд энд ирж Бурхны үгийг уншиж, хоорондоо хуваалцаж, нөхөрлөж, бие биедээ тусалж, дэмжлэг үзүүлдэг. Би бол өнөөдрийн хөтлөгч Чожи Ён. Та бүхэндээ уулзсандаа баяртай байна. Ах эгч нар маань бүгд суудалтаа суусан тул цуглаа маань эхлэх гэж байна.
Христэд итгэгчид Бурхны үгийн магтан дуу дууснаар эхэлж хүн төрлөختөн үннийг эргэлхийлж амьд үлдэнэ гэж Бурхан найддаг. Христэд итгэгчид баярт бүжгээр Бурханд талархал магтаалаа өргөлөө. Бурхныг магтсан дуу хуур бүжиг донд Христэд итгэгчид Бурхны өмнө аз жаргал баяр хөөргийг эдэлж байв. Дараа нь тэд зүрх сэтгэлээ тайван байлгаж Бурханд хамтдаа залбирлаа. Дараа нь Бурхны үгийг эхэлж уншаад ойлголтоо хуваалцгаая. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр ам олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс. Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үе таалга бөгөөд хинч түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хинч Бурханаар төвс болгоулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул түүний үгийг хүлээн авч түүний үгийг дуулууртай даах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрен үеийг төгсгөж шинэ эрен үед орохын төлөө байдаг. Энэ ажил бол шинэ эрэнд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад түүнийг яллаж, доромжилж, хэхэн хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурхны хаанчлалд хизээч орж чадахгүй. Амен. Эцсийн өдрүүдийн Христ амийг үн мөнхөд үргэлжлэх үнний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам. Мөн хүн Бурхныг мэдэж Бурхнаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг ирж хайхгүй бол хизээч Есүсийн сайшаалыг олж Тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрм журам, үг түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хизээч амийг олж авч чадахгүй. Мөнх амийн замыгч бас хизээч олж авч чадахгүй. Яагаад гэвэл тэдэнд байгаа бүхэн бол сэнтигээс урсах амийн ус биш. Харин ердөөл хэдэн мянган жилийн турш зууралцсан болонгортой ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үрд цогцос, сатааны зугаа, тамийн хүү хിവэр үлдэнэ. Тэгвэл тэд Бурхныг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг. Бага байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Амен.
Бид Бурхны үгийг уншиж дууслаа. Хэсэг зур тунгаан батцгаая. Бурхны үгээс гэрэл олж авсан хинч бай хуваалцахад нээлттэй шүү. 안녕하세요. 저는 20년 넘게 Би 20 гаруй жил католик шашинтай байсан. Манай эхнэр ч бас. 제 와이프와 Хүү маань тахилчийн хажууд үйлшилдэг тахилын ширээний хүү байсан. 오랫동안 교회를 다녔었는데 Бид ихэвчлэн өглөө эрт сүмд очдог. Энэ бүхэн бурханд таалагддаг гэж би боддог байлаа. 하는 일이고 Гэвч ажлын энэ үе шатыг хүлээн авсныхаа дараа 거든요. би шал буруу бодож явснаа харсан. 하신 것처럼 우리 Бурхны талаарх миний өмнөх ойлголт эрс өөрчлөгдсөн. 그런 삶이 Онсуу чуулганд ирээд би бурхан ажлын 3 үе шатыг хийдэг гэдгийг анх удаа сонссон. 새로 오신 우리 전능하신 Католик шашинтай байсан 20 гаруй жилд ямар ч дахилч энэ тухай хизээч дурдж байгаагүй. 알게 되었어요. Мэдээж тэд ч бас энэ нууцыг мэдээгүй. 새로 오신 전능하신 Би төгс үчид бурхны үгээр л дамжуулан энэ бүхнийг ойлгож энэ бүх хугацаанд хий дими итгэсэн мэт санагдсан. Эцсийн өдрүүдэд төгс үчид бурхны илэрхийлсэн амийн зам бол үнний үг. Хүний үзэл төсөөлөлтэй огт адилгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм. Бурхны үг л намайг сэрээж өөрчлөгдөх боломж олгосон. Хэрв би 20 гаруй жил хийсэн шигээ шашны зан үйлийг л сахисаар байсан бол эцэст нь там руу явах байсан л болоо да. Бурханд талархъя. Амен. Үнэндээ надад ч бас төстэй туршлага бий. Би ерөөл хүртгийн тулд л бурханд итгэдэг байсан. Гэхдээ тийм байж болохгүй гэдгийг бид түүнд үнэхээр итгэх ёстойг одоо би ойлгож байна. Би шүүхтгэхээс өгтлээ айж бурхан намайг шалгах вэ гэж санаа зовдөг байлаа. Харин одоо тэр айдас санаа зовнил нилээд багассан. Бурхан намайг шүүлээч гэсэн би хүлээн авахд бэлэн. Түүний шүүлт нь бас ерөөл гэдэгт итгэж байна. Би бурханд дуулууртай байж түүнийг дагахад бэлэн байна. Амен. Төгс үчид бурхны үгээс Христэд итгэгчдийн ойлгож авснаар түүний шүүлтийн ажлыг хүлээн авснаар л хүмүүс завхарлаа хаяж ариусгагдж чадна. Шүүлт гисгэлт бол авралын гэрэл юм. Тэд дуугаар дамжуулан бурханд магтаал талархлаа илэрхийллээ. Бурханд талархъя. Дараа нь Лихошим эгч гэрчлэлээ хуваалцана. Кёнгийн мужийн Суван хотын Христэд итгэгч Лихошим аав ээжтэйгээ хамт эзэн Есүст итгэж өсчээ. Тэр цуглаанд итгэвчтэй оролцож, номлол сонсож, сайн мэдээ түгээж, ингэснээр эзний өрөөлийг хүртэж Тэнгэрийн хаанчлалд орно гэж боддог байв. 2019 онд Лихошим эцсийн өдрүүд дэх бурхны сайн мэдээг сонсож, төгс үчид бурхны үгийг уншиж эхэлжээ. 이후 몇 차례의 규제를 거쳐서 주님이 이미 Хэд хэдэн цуглааны дараа би эзэн эргэн ирсэн гэх мэдээг сонссон. 그 책이 바로 Бас төгс үчид бурхны бичлэн илэрхийлсэн үннийг агуулсан намыг хүлээж авсан. 말씀이었어요. Би догтлол хүлээлт дүүрэн сэтгэлээр бурхны үгийн тэр номыг нээсэн юм. 전능하신 하나님 Төгс үчид бурхан ингэж хэлсэн байдаг. Бүх хүн шаналл зовлон донд намайг ирж хайж, шалгалт дунд над руу хардаг. Амар амгалан цагт тэд намайг таашааж, аюултай үед намайг үгүйсгэж, завгүй үедээ намайг мартаж, зав чөлөөтэй үедээ намайг аргалахын тулд хааш яаш хичээл чармаалт гаргадаг. Гэхдээ хинч хизээч намайг насан туршдаа хайрлаж байгаагүй. Хүмүүс миний өмнө чин үнэнч байгаасаа гэж би хүсдэг. Надад ямар нэгэн зүйл өгөхийг би тэднээс шаарддаггүй. Харин тэд бүгд намайг ноттойгоор авч үзэж, намайг хуурч аргалахын оронд тэдний чин сэтгэлийг буцаан олж авах боломжийг надад олгохыг л шаарддаг. Амен. 하나님의 말씀 Бурхны үг хоёр талдаа эртээ хурц ээлт мэт зүрх сэтгэлийг минь нэвт хатгсан. Би эзэнд итгэсэн он жилүүдээ эргцүүлсэн. Ажил төрөл бүтэмжтэй байх үед би бурханд талархаж, түүнд үргэлж ойртно гэж шийддэг байсан. Гэхдээ ажил ихтэй үедээ тэгэх гэж огт чармаадаггүй байлаа. 가까이 하려고 하자. Харин ч би ажилдаа улаарч өөр юу ч хийж чадхааргүй завгүй байсан. 정신이 없었거든요. Би бурханд хайртай гэж хэлдэг байсан ч
Үнэн дээр тэр хайр Бурхны өрөөлийг авах хүслэл байсан. Бурхны гих жинхэнэ хайр биш байсан. Бас миний ухаарснаар би үргэлж гэр бүлийнхээ аюулгүй байдал, хүүхдүүдийнхээ амжилтын төлөө залбирдаг байсан. Миний итгэл Бурхныг чин сэтгэлээсээ дагахын төлөө биш, харин өрөөл олж авахын төлөө байжээ. Би үргэлжлүүлэн уншаад энэ хэсгийг харсан. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Намайг хайрлах та нарын хайр холцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд би хэр их зай эзэлж байсан бэ? Би зүрх сэтгэлийг чинь бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний хэр олон үг та нарын дотор гүйцэлдсэн бэ? Намайг мэхлэх гэж бүү оролд. Эдгээр зүйл надад тов тодорхой байдаг. Амен. Энэ үг намайг шүүж байгаа мэт санагдаж, айдас төрүүлж, зүрхийг минь чичрүүлсэн. Би Бурхныг хизээч орхиж байгаагүй үргэлж урам зоригтой итгэгч байсан болохоор Тэнгэрийн хаанчлалд орох нь баталгаатай гэж үргэлж боддог байсан. Гэвч тэр нь хичнээн буруу байсныг одоо ухаарсан. Хэдийгээр би цугдаанд оролцож, магтан дуудуулж, залбирахдаа урам зоригтой байсан ч ихэнхдээ бусдад харуулах гэж л тэгдэг байж. Би их үйлчлэлийн ажил хийсэн ч Бурхныг өргөмжлөхийн тулд биш. Бусдын магтаалыг хүртэхийн тулд л байсан. Чи үнэхээр сайн итгэгч гэх магтаалыг сонсоод би нууцхан бардамнадаг байсан. Би гэмших тухай байнга ярьдаг байсан ч өдөр тутмын амьдралдаа нүгэл үйлцээр үргэлж бусдаас илүү байхыг хүсдэг байв. Шийдвэр гаргах хэрэгтэй болох бүрд би сонголтоо аль хэдийн хийчихсэн байдаг байсан. Залбирахдаа зүгээр л үнслэлгүй шаардлагыг минь биелүүлж өгөхийг Бурханаас гуйдаг байлаа. Энэ бүхнийг бодоод Бурхныг хичнээн их хуурч байснаа харж үнэхээр их ичсэн. Зүрх сэтгэлд минь Бурхныг их орон зай байгаагүй. Төгс хүчит Бурхны шүүлтийн үг Лихо шимийн итгэлдэх холцтой сэдлийг ил болгож Бурхны үг эрх мэдэл хүч чадалтай гэдгийг тэр мэдэрчээ. Гэвч төгс хүчит Бурхны үгийн өнгө аяс, арга зам, огт санаанд оромгүй байсан бөгөөд түүний үзэлтэй нийцэхгүй байв. Бурхны өршөөл хайрыг мэдрэхийн оронд тэр зөвхөн хатуу шүүлтийг мэдэрчээ. Энэ нь түүнийг төгс хүчит Бурхны ажил үгэнд эргэлзэхэд хүргэж тэрээр судалгаа болох тухайч бодож үзжээ. Гэвч цааш унших тусам би айсан. Бурхан миний өөр ямар завхарлыг ил болгох бол тэр айцсаас болоод номыг дахиж нэмэргүй санагдсан. Гэвч үүний зэрэгцээ төгс хүчит Бурхны үгийг хүсэмжлэх хүслэн сониуч зан төрсөн тул уншихаа болж чадахгүй байсан юм. Энэ үг үнэхээр Бурханаас ирсэн юм шиг сонсогдож байсан ч би хүлээж авч чадахгүй. Сэтгэл өмөрч яахаа мэдэхгүй байлаа. Тиймээс би чин сэтгэлээсээ залбирсан. Бурхан минь, Есүст итгэдэг байхдаа загалмайн үнэт цус намайг Тэнгэрийн хаанчлалд оруулна гэж би үргэлж боддог байсан. Гэхдээ одоо би нүгэлтэй хэвээр байгаагаа мэдлээ. Энэ нь үнэхээр эргэн ирсэн эзний айлдвар. Энэ бол таны үг гэдэгт бүрэн итгэхэд надад маш хэцүү байна. Миний дотор маш их холц байгаа учраас хүлээн авахд хэцүү байна. Бурхан минь, намайг замчилж өгөөч. Энэ бол таны дуу хоолой гэдгийг танихад минь туслаач. Тэгвэл би итгэлтэй болж хүлээн авч чадна. Дараа нь би эгч нарт өөрийн үзлийг дэлгэж тэд надад төгс хүчит Бурхны үгийг харуулсан. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Нэгэнт бид Бурхны мөрийг хайж байгаа тул Бурхны санаа зориг, Бурхны үг айлдварыг хайхан цогцтой. Учир нь Бурхан хаана шин үгээ хэлнэ, Бурхны дуу хоолой тэнд байх бөгөөд Бурхны мөр хаана байна, Бурхны үйл хэрэг тэнд байдаг. Бурхны илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг. Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн зам ам оршдог. Та нар Бурхны мөрийг хайхдаа Бурхан бол үнэн, зам, ам гэх үгийг орхигдуулсан.
Иймээс олон хүн үннийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурхны мөрийг олсон гэж боддоггүй. Бурхны илрэлтийг бүрч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гэж. Бурхны илрэлт хүний үзэлд нийцэх боломжгүй. Бурхан хүний шаарддаг байдлаар гарч ирэх бүрч боломжгүй. Амен. Бурхны шүүлтийн үгийг анх уншихад дэндүү хатуу ширүүн санагдсан. Ийм хатуу үгтэй Бурхан миний мэддэг хайр инрэлтэй өршөөнгүй эзэн Есүсээс өөр юм гэж би ботсон. Энэ бүхэн нь Бурхны зан чанарыг ойлгоогүйгээс минь болсон. Би үүнийг зөвхөн хайр инрэлтэй өршөөнгүй гэж хязгаарлаж байсан. Гэвч үнэн хаана байна? Тэнд Бурхны илрэлт байдаг. Үнэн бол Бурхны дуу хоолой юм. Эдгээр үг түүний дуу хоолой мөн учраас би үзлээ орхиж, хүлээн авч дуулууртай даах ёстой байлаа. Би Библиэд гардаг Самар эмэгтэйг ботсон. Хотгийн дэргэд Есүстэй уулзахдаа тэр эхлээд түүнийг зүгээр л юутай хүн гэж бодсон. Гэвч түүний үгийг сонссныхаа дараа удаан хүлээсэн Месиагийнхэн дуу хоолой мөн болохыг таньсан. Бурхан ингэж хэлсэн байдаг. Олон хүн үннийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурхны мөрийг олсон гэж боддоггүй. Бурхны илрэлтийг бүрч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гэж. Би үзлээсээ болоод л Бурхны дуу хоолойг сонссон ч Бурхны илрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх ноцтой алдаа гаргах шахсан юм. Төгс хүчит Бурхны үгийг унссны дараа тэр бол эргэн ирсэн эзэн Есүс, эцсийн өдрүүдийн Христ гэдэгт би итгэлтэй болсон. Өнөөдөр намайг энэ цэгт авч ирсэнд нь би төгс хүчит Бурханд талархаад баршгүй. Эзнийг угтан авахын тулд бид даруй ирж хайсан зүрх сэтгэлтэй байж, хувийн үзлээ хойш тавьж Бурхны илрэлт болон түүний илэрхийлж буй зүйлийг идэвхтэй ирж хайх ёстой. Бурхан л үннийг илэрхийлж чадах учраас Бурхны илрэлтийг амжилттай ирж хайх нь эзнийг угтан авч байгаа хэрэг юм. Бид Бурхны дуу хоолойг таньж эзний эргэн ирэлтийг угтан авахдаа бид хүний үзэл төсөөлөлд найдаж болохгүй гэдгийг төгс хүчит Бурхны үг Лихо шимд ухааруулжээ. Харин бид энэ дуу хоолой үннийг агуулж байгаа эсэх, хүний завхарсан зан чанарыг шүүж ариусгаж чадах эсхийг ялган таних ёстой. Хэрвээ хүн үзэлдээ баригдвал Бурхны дуу хоолойг таньж чадахгүй төдийгүй Бурхны үг ажлыг яллаж улмаар эзний эргэн ирэлтийг хизээч угтан авч чадахгүй гэдгийг төгс хүчит Бурхны үг мөн түүнд ухааруулж тусалжээ. Төгс хүчит Бурхны аврал хичнээн үн цэнтэйг ухаарсан Христэд итгэгчид Бурханд талархлын магтан дууг дахин өргөлөө. Ким Юм Шим болон түүний гэр бүлийнхэн католик шашинтай бөгөөд тэрээр 40 гаруй жил итгэгч байжээ. 2019 онд тэрээр ирж хайж судалснаар төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болж охиндоо сайн мэдээг хуваалцсан байна. Тэднийг хурганы найранд оролцож байгаадаа баярлаж байх үед Кимийн гэр бүл үнслэлгүй цуу ярианд автан түүнийг ширүүн эсэргүүцэж төгс хүчит Бурханыг дагахыг нь болиулахаар оролджээ. Нэг өдөр нөхөр маань гэрээс төгс хүчит Бурханы үгийн номуудыг олсон. Тэр интернетээс хайж зарим үнслэлгүй цуу яриаг хараад дэлбэртлээ уурлаж итгэлийг минь эрс эсэргүүцсэн. Амар тайван байдлаа хадгалахын тулд би номуудаа өгье гэж зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Энэ нь зөрчилдөөнийг эцэст нь намжаасан ч дөнгөжил аргацаас нь төдий байв. Дараа нь манай католик сүмийн залбирлын бүлгийн удирдагч байсан эмэгтэй дүү маань намайг төгс хүчит Бурханд итгэдэг гэдгийг мэдээд бас хүчтэй эсэргүүцсэн. Намайг зогсоохын тулд дүү бүр ээжийг манай гэрлүү явуулж намайг цагдуулсан.
ээждээ цагдуулах нь үнэхээр шаналгаатай байсан. Намайг төгс хүчит бурхны чуулганы цуглаанд оролцуулахгүй тулд ээж хөдөлгөөн бүрийг минь хянаж байлаа. Намайг утас руугаа хармагцал ээж хинээс мессеж ирснийг мэдхийг шаарддаг байв. Ээж яг л сүүдэр шиг намайг хаасаагүй дагдаг байсан. Ээжийн байнгын хараан хяналтанд дор би цуглаанд явж чадахгүй, гэртээ бурхны үгийг ч уншиж чадахгүй байлаа. Ээжийг орой 8-9 цагийн үед унтдгийг нь мэддэг болохоор би тэр цагийг хүлээж байгаад бурхны үгийг нууцаар уншдаг байсан. Хэцүү байсан ч бурхны үгийг уншиж чадаж байгаа нь надад аж жаргал авчирч байсан. Түүнийг цагдаж байхдаа Кимийн ээж бас түүнийг өөртөө татаж, урам зоригийг нь мохоохын тулд гэр бүлийн сэтгэл татагдалтыг байнга ашиглаж, итгэлийг нь ганхуулж, бурхнаас зайс хийлгэхийг оролдож байв. Ким Юм Шим ээжигээ гомдоохыг хүсээгүй ч бурхнаас урахыг бүрч хүсэхгүй байлаа. Тэр үнэхээр сул дорой болж, итгэлийг нь бэхжүүлж өгөхийг гуйн бурханд ахин дахин хашгирахаас өөр яач чадахгүй байв. Чуулганы нэг ихч миний хүнд байдлын талаар сонсоод надад бурхны үгийн нэг хэсгийг илгээсэн юм. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Хүмүүс дээр бурхны хийдэг ажлын алхам бүр нь гаднаасаа хүмүүсийн хоорондын харилцаа мэт. Хүний зохицуулалт, хүний өмнөөс үүдэлтэй мэт харагддаг. Гэвч ажлын алхам бүрийн ард тохиолдож буй юм бүхэн нь бурхны өмнө сатаны тавьсан бооцоо бөгөөд бурханд гэршил хийхдээ бат зогсхийг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь Йовын шалгасан үеийг авч үзье. Нүднээс далдуур сатан бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Йовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн үймэн байсан. Та нар дээр хийдэг бурхны ажлын алхам бүрийн ард сатаны бурхантай тавьсан мөрий байдаг. Үүний ард тэмцэл байдаг. Амен. Бурхны үгийг тунгаан бодоод би нэг зүйлийг ухаарсан. Гаднаа ээж надад саад болж байгаа мэт харагдавч энэ бүхний ард сүнсний ертөнцид тулаан болж сатан бурхантай тэмцэлж байсан юм. Яг л Йов эд хөрөнгө үр хөвгтөө алтхад ард нь сатаны сорилт байсантай адилхан. Гэхдээ бурхан ч бас Йовыг шалгаж байсан. Тэрхүү сүнслэг тулаанд Йов гэрчлэлдээ бат зогсож чадах хэсгийг бурхан харахыг хүссэн. Эцэст нь Йов бурханд итгэх итгэл дуулууртай байдлынхаа ачаар сатаныг ялан дийж бурханд алдар сууг авчирсан. Ээжийн саад дотгор цагдалт нь сатаны залмих ажиллаж байгаа хэрэг байв. Сатан ээжийг ашиглан намайг хазаарлаж, урмыг минь хугалахын тулд сэтгэл өвтгөм үг хэлж, миний итгэлийг мохоож, намайг бурхнаас холдуулж, түүнээс уруулж, аврагдах боломжийг минь алдуулахыг оролдож байсан. Үүнийг ойлгосон нь надад сатаны залмихийг ялган таних чадварыг өгсөн. Би Йовын жишээг дагаж энэ сүнслэг тулаанд сатаныг ялахаар шийдсэн. Ээж дүү хоёр намайг зогсоох гэж яаж ч оролцсон. Би бурхныг үгүйсэхгүй, бурхнаас урахгүй. Амен. Гэр бүлийн сэтгэл татагдалт нь Кимийг ганхуулж чадахгүй байгааг ээж нь хараад католик сүмээс залбирлын 11 үйлчлэгчийг гэрт нь авчирч түүнийг төгс хүчит бурхнаас холдуулахыг оролджээ. Бурханд найдаж түүний удирдамжтайгаар Ким тэдэнд буулт хийгээгүй юм. Үүний дараа Кимийн итгэл өсөж гэрээсээ гадуур цуглаанд оролцох боломж хайж эхлэв. Нэгэн цуглааны үеэр тэр бурхны үгийн нэг хэсгийг уншсан нь гэр бүлийнхээ саадтай тулгарх үед хэрхэн зөв сонголт хийхийг ойлгоход нь тусалжээ. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох, гэр бүл ба бурхан, хүүхдүүд ба бурхан, эв найртай байдал ба хагарал, эд баялаг ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба гологдох гэх мэтийн хоорондох бүх тэмцэлд өөртөө хийсэн сонголтыг та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон. Ингэхдээ огт эргэлзээгүй. Өөрийнхөө хүүхдүүд, эхнэр нөхөр, эсвэл миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон. Үзэл үнэн хоёрын дундаас мөн л эхнийхийг нь сонгосон. Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл
Хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л миний урмыг хугалж шаналгаат уй гашуу авчрах болов. Та нарын зүрх сэтгэл өчүүхэн төдийл халуун дулаан хэвээр байх болов. Миний зүрх сэтгэлийг тайтруулахын тулд юу хийхээ мэдгүй хэвээр байх болов. Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Амен. Нөхөр дүү ээж маань миний итгэлд саад болох үед зүрх сэтгэл айдас дөгшөөрөөр дүүрч би тэдний өмнө хүлцэнгүй байсан. Хэдийгээр би Бурхныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байсан ч гэрийнхэн маань намайг хавчих үед би төгс үчид Бурхныг дагах шийдвэрээ баттай зарлаагүй. Би гэр бүлийн эв наримдалд санаа зовж, айн жичирч, байж сууж ядаж байлаа. Үнэн хэрэгтээ зүрх сэтгэлд минь Бурхны орон зай байгаагүй. Надад Бурхнаас имээдэг сэтгэлж байгаагүй. Би ямар аминч жигшүүртэй байснаа харсан. Би гэм буруутай сэтгэлээр Бурханд залбирч, Бурхан минь, гэр бүлийн эв наримдлыг хадгалах гэж хичээснээсээ болж таныг сэтгэл хангалуун байлгаагүйгээ би мэднэ. Гэхдээ одооноос эхлэн би гэрчлэлдээ бат зогсож, сатаныг шившгэлхийг хүсэж байна. Надад итгэл өгөөч. Би таныг сэтгэл хангалуун байлгахад бэлэн байна гэсэн. Залбирсны дараа надад итгэл төрсөн. Дараа нь Кимийн ээж түүнийг төгс үчид Бурхны чуулганы цуглаанд оролцоор байгааг олж мэджээ. Тэгээд Христийн шашны пастор Кимийн нагц захыг авчирч түүнийг зогсоох гэж оролцсон байна. Нөхөр хүү хоёр нь ч бас түүн рүү дайрч төгс үчид Бурхныг дагахт нь саад хийхийг оролджээ. Гэр бүлийнхээ зөвхөрлөлтгүй хавчлагтай нүүр тусан Ким Юм Шим эцэст нь Бурханд найдаж зөв сонголт хийсэн юм. Энэ удаад би цаашид гэр бүлээсээ итгэлээ нуухгүй гэж шийдсэн. Би нөхөр хүү хоёроо дуудаж ирүүлээд одоогоос эхлээд хинч төгс үчид Бурханд итгэх итгэлд минь саад хийж хөндлөнгөөс оролцох ёсгүй. Энэ бол эцсийн өдрүүд. Миний итгэдэг нэгэн бол эргэн ирсэн эзэн Есүс. Чи өөрөө нухацтай судалж ирж хайвал төгс үчид Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс гэдгийг мэдэх болно. Миний итгэл буруу биш. Хурганы мөрийг дагснаар л бид аврагдах боломжтой болно. Өнөөдөр би төгс үчид Бурханд итгэх итгэлдээ хандах хандлага тодорхой болголоо. Дахиж надад битгий садаа болоорой гэж хэлсэн. Үүнийг сонсоод нөхөр хүү хоёр намайг зогсоох гэж цаашид оролдоод нэмэргүй гэдгийг ойлгосон тул өөр юу ч хэлээгүй. Энэ давтагдсан сүнслэг тулаануудад би айдас, сул дорой байдлыг мэдэрч маш их шаналлын нулимс унахсан. Гэвч Бурхан үргэлж миний дэргэд байж намайг хамгаалж, дэмжиж, гэр бүлийнхнийхээ дайралтын эсрэг бат зогсоход тусалсан. Сатан миний хамгийн ойрын хамаатнуудыг ашиглан намайг буулгаж авах гэж итгэлийг минь орхиулж төгс үчид Бурхныг үгүйсгүүлэх гэж ахин дахин оролцсон. Гэвч Бурхны мэрэгэн ухаан сатаны зал мэхийг ялан дийлдэг. Бурхны үгийн удирдамж зааварчилгаагаар сатаны хуйлдаан бүтлгүйтэж Бурханд итгэх шийдвэр минь улам бат бөх болсон. Бурханд талархъя. Амен. Ихчийн нөхөрлөлөөс би Бурхан биднийг үргэлж хамгаалдаг гэдгийг үнэхээр харж байна. Бурханд талархъя. Би Бурхны тэр үгийг дахиад жоохон уншмаар байна. Бурхны үгэнд ингэж хэлсэн байдаг. Эцсийн өдрүүдийн Христ амийг үн мөнхөд үргэлжлэх үнний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам. Мөн хүн Бурхныг мэдэж Бурхнаар сайшаагдах цорын ганц зам юм. Амен. Энэ хоёр ихчийн нөхөрлөл Бурхны үгийн энэ хэсгийг баталж байна. Бурхан эргэн ирээд бидний завхарсан зан чанарыг ил болгож цэвэрлэж байгаа. Ингэснээр бид түүнд гэрчлэл хийж чадна. Бидний сая сонссон хоёр гэрчлэл надад Бурхны үг бол үнэхээр хүчтэй эм гэдгийг мэдрүүллээ. Бэрхшээлтэй тулгарч Бурхныг ирж хайх үед түүний үг зүрх сэтгэл дэх бүх төөрөглөө шийдвэрлэхэд чинь замчлана. Би нэлээд их атаархаж байна. Бас Бурхны үгийг ингэж туулмаар байна. Тиймээс би ирээдүйд Бурхны үгийг илүү хидэж уух хэрэгтэй гэж бодож байна. Бурхны үг эрх мэдэл хүч чадалтай.
Эгч нарын туршлагаас би үүнийг үнэхээр мэдэрсэн. Бас үгийн эрен үед бид Бурхны үгийг ингэж туулах ёстой гэж санагдлаа. Сөүлдөх төгс өчид Бурхны чуулганы Христэд итгэгчдийн туршлагаас харахад сонголттой тулгарх үедээ тэд эргэлзэж, сул дорой болж шаналж магадгүй. Гэхдээ чин сэтгэлээсээ үннийг ярьж хайснаар тэд эдгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн замыг олжээ. Бурхны үгийн удирдамжаар тэд үннийг ойлгож, ялган таних чадвартай болж, зөв сонголт хийж, илүү хүчтэй, илүү их итгэлтэй болжээ. Ингээд Өмнөд Солонгосын сөүлдөх төгс өчид Бурхны чуулганы амьдралын талаарх бидний шууд сурвалжлага өндөрлөж байна. Үдсэнд баярлалаа. Бидэнтэй хамт байгаарай. Дараа уулзцгаая.